Энэхүү бүтээл нь төр хийгээд альва улс төрийн нам, хөдөлгөөн, эвсэл, олон улсын байгууллагууд, төрөөс хувийн ашиг сонирхол хайгч тижээврүүдийн дэмжлэггүйгээр гагцхүү уран бүтээлийн зорилгоор бүтээгдсэн болно. Том сарвчны дэлгэцээр амьдрал улам сайхан болж байгаа мэдээлэл байнга гарах бөгөөд үйлдвэрлэлийн хувь тогтмол 200-аас 300% өсөж байгаа мэдээ гаргажээ. Фермд босолгын үеийн тухай амьд гэрч нар гах хайнуудаас өөр юу ч үлдсэнгүй. Фермийн бүх амьтад ертөнд Наполеоны баатарлаг гавьяаны тухай л домгийг ам дамжин ярих болжээ. Удалгүй мажор гэгч гахайны булшиг ухан гаргаж толгодыг цэвэрлээ. Фермийн толгод байдаг өмнө тэсгийг нийтэд нь хүмүүст түрээслүүллээ. Амьтад тийшээгэн явах эрхгүй болж. Удахгүй болохоо нөхөр Наполеоны ерөнхийлөгчөөр сонгогдсны ойн баяраар түүний хөшөөний нээлтийн арга хэмжээ, ёслолын парад болон томоохон найр болох тухай мэдээлэл цацагдаж фермийн амьтдыг ажиллаар шахаж эхэллээ. Тэд ойн баяр хүртэл өмнөхөөс 2 дахин их ажиллах ёстой байлаа. Ойн баярын өмнөх өдөр гах хайнуудын байранд хүндэтгэлийн хүлээн авалт боллоо. Хөрш зэрэгэлдэх фермийн эзэдийн төлөөлөгчд гахайнуудын хүлээн авалтанд урагдсан ирцгэлээ. Тэр оройжингон фермийн байрнаас чангаар инээлдэх дуу төрн дуулах чимээ сонсогдлоо. Тэгээд гинтхэн холион бантан болсон дуу чимээ гарахад амьтдад бас ч хэрэгтэй дурлах санаа төрөөд өглөө. Би надаа юу болоод хөө? Юу болох нь энэ вэ? Тэгсэн анх удагаан амьтан хүн хоёр тэгшэрхтэйгээр уулзалтаж байгаа нь энэ үдэ чинь. Тэгэд нэгэн зэрэг төв байрны цэцэрлэг рүү аль болохоор шимээгүйхэн мөлхөж байшингуудын цонхоор харлаа. Тэнд 10 гаруй фермийн эзэд бас 10 гаруй нэрд гарсан гахайнууд урд ширээ тойрон сууж Наполеон өөрөө ширээний эхэнд нэр хүндтэй суудлыг эзэлжээ. Фоксводын ноён Пилкингтон гартан хундаг барьсаар бослоо. Миний хувьд маш сайхан боломж гарлаа. Удаан хугацаагаар үргэлжилсэн үл итгэх, үл ойлголцох явдалд төгсгөл ирж байна. Одоо амьтны фермийн нэр хүндтэй эцдийг хүлээн зөвшөөрөх цаг ирлээ. Бид амьтны фермд ирээд өнөөгийн хамгийн шилдэг ажлын арга барил төдийгүй мөн сахилга батыг олж харлаа. Доод зиндааны амьтад нь манай орны бусад амьтдыг бодоход их ажил хийж баг хоол иддэг юм байна. Би болон миний залуу нөхөд ферм дээр өнөөдрийн үдсэн харсан онцгой олон сонин зүйлийг өөрсдийнхөө фермд нэн даруй нэвтрүүлэх болно. Газар бүр хөдөлмөрийн асуудал ижилхэн байдаггүй гэж үү? Хэрв та нар сэтгэл хангалуун байхын тулд доод зиндааны амьтадтай байдаг бол манайд доод ангийнхан гэж байдаг. Ноён Пилкингтон баг хоологч олон цагаар ажиллаж байгаад нь мөн түүний ажигласнаар амьтны фермд амьтдыг өөгшүүлэх явдал үндсэндээ байдаггүйд нь гахайнуудад дахин баяр хүргэлээ. Одоо харин би нөхдүүдээс зогсож байгаад хундгаад өрөхийг хүсэж байна. Ноёдо, амьтны ферм цэцэглэн хөгж түгэ. Ухайлхийг зөвшөөрнө. Надад байгаа бичиг баримтан дээр фермийг гахайнуудын өмч болох тухай тэмдэглээстэй байгаа. Гахайнууд бид хөршүүдтэйгэн эв найртай амьдарч бизнесийн сайн харилцаатай байх чин хүсэлтэй. Зочид төлөөлөгчд дэвэр дээр хийж байгаа ногоон түгийг ажигласан биз. Хэрв ажигласан бол урд нь тэр түгэн дээр цагаан эвэр туурай байсан. Харин одоо байхгүй болсныг анзаарсан байх. Үүнээс хойш түг маань
миний хөрөг зурагтай байх болно. За хөршийн хувьд ноён Пилкинтоны хэлсэн сайхан үгнээс ганц юм шүүмжилмээр байна. Ноён Пилкинтон үг хэлэхдээ амтны ферм гэж дурдсан. Тийм ээ. Би тэгж хэлсэн. Өнөөдрөөс эхлэн амтны ферм гэж үгүй болсон. Энэ ферм эзэмшлийн ферм боллоо. Гахайнуудын эзэмшлийн ферм. Бид бүгдээрээ эзэд боллоо. Ноён Джонс нэг л өдөр бүх зүйлээ алдсныг та санаж байгаа байх. Та тэгээд юу гэх гээд байна? Сүүлийн үед энэ бүхнийг шийддэг болсон. Та энэнд нэгдэх хэрэгтэй. Та хөрөнгөө офшорт хадгалах хэрэгтэй. Офшор гэж юу вэ? Офшор гэдэг чинь эргийн гадна гэсэн үг л дээ. Энэ бол хөрөнгөө нуун дарагдуулах чөлөөт бүс юм. Та ямар ч аюул ирсэн хөрөнгөндөө айх аюулгүй байж болно. Маш сайхан санаа. Пилкинтон, танд баярлалаа. Би офшортой болно. За ингээд эзэмшлийн ферм болсон учраас ноён Пилкинтоны ёроолыг өөрчлөөд ингэж хэлье. Эзэмшлийн ферм цэцэглэн хөгжтугай. Амьтад хүмүүсийг нэг харж гахайнуудыг нэг харлаа. Тэд бие биедээ уулсан юм шиг бүр ялгагдахгүй харагдаж байлаа. Амьтад буцаж сарвч руугаа явцгаалаа. Өглөө нь баярын ёслолын ажиллагаа эхэллээ. Энэхүү ойн баярын өдөр боллоо. Гахайн байшингийн өмнө маш том хөшөө босчээ. Энд Наполеоныг булчинлаг ирчүүчтэй идэр залуу өгöd асар том гахаан толгой дээр нэг хөлөөрөн гიშгсэн байдалтайгаар дүрсэлжээ. Баярын өдрөөр хөшөөний өмнө индэр засч сенти басгажээ. Тэр хүү сенти дээр Наполеон заларч байлаа. Амьтдын парад эхэллээ. Мандах төрийн сайд өөрийн гмийг илчилдэг. Буурах төрийн сайд өөрийн гмийг далдалдаг. Суут соён гэгэрүүлэгч Ванчин балын инженашин хөгс судар.